Энэ судалгааг болохоор зэрэг бид хэд нэлээд олон эмнэлгүүдийн баг хамтарч хийсэн байгаа. Үүн дээр бол Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Хүсгэл аймаг, тэгээд 4-р эмнэлгийн сувилагч нар хамтарч энэ судалгааг хийсэн л дээ. Энэ судалгааны маань гол зорилго нь болохоор Монгол улсад сувилагч нарыг боловсролынхын шатлаар 1996 оноос хойш ингээд дипломоос доктор хүртэл ингээд бэлтгэсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ сувилагч нарын нэг хамгийн гол жишээлбэл магистрийн зэрэгтэй сувилагч юу хийх ёстой юм, докторийн зэрэгтэй сувилагч нь юу хийх ёстой юм, магистр нь юу хийх ёстой юм, бакалавр нь юу хийх ёстой юм, диплом нь юу хийх ёстой гэдэг энэ ажил үүргийнх нь тодорхой зохицуулалт байхгүй байгаа учраас сувилагч нар бие даан тусламж үзүүлэх боломж байхгүй байна л гэдэг энэ л юу гаргахын тулд энэ судалгааг хийсэн байгаа. Ер нь бол ингээд хүн эрүүл амьдрах бол хүний аз жаргалтай амьдралын үндэс гэдэг. Тэгэхээр зэрэг эрүүл байх тэр судалдаг шинжилгээ ухаан болохоор зэрэг сулхуун шинжилгээ ухаан байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ эрүүл амьдралыг ингэж эрүүлээр аж төрөх эрүүл мэндийг дэмжих хадгалах энэ бүх юмнуудыг бол сувилагч нар хийдэг л дээ. Тэгэхээр зэрэг энэ сувилагч нарын маань нэг ажил үүргийн байдал тодорхой бус байгаагаас хамаарат бие даасан сулхуун тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломж олдохгүй л байна гэж ингэж хараад энийг болохоор хууль эрх зүйн зохицуулалтанд тусгаж өгөх ёстой гэсэн ийм ойлголтыг байхын тулд энэ судалгаа хийсэн байна. Ер нь бол ингээд манайх боловсролынхаа зэрэгээр ингээд ялгаатай сувилагч нар бэлтгэжээд байгаа. За жишээлбэл би Америкийн нэгдсэн улсыг жишээ авах гээд байна л да. Жишээлбэл магистрийн зэрэгтэй сувилагч байх юм бол nurse practitioner гэдэг манайхаар бол мэрэгсэн сувилагч гэдэг эдгээр бол ерөөсөө шууд бие даагаад эмчийн статустай ажилладаг байхгүй. Хүнээ үзэн, оншлон, жор бичнэ энэ бүх юмнууд ингээ хариуцаад явчихад байгаа. Тэгэхээр манайд жишээлбэл магистрийн боловсралтай хэрнээсээ яг эмнэлэг дээр очиод бакалаврын зэрэгтэй сувилагч юм уу дипломынхаа зэрэгтэй сувилагч нартайгаа очиод яг адилхан ажил хийгээд ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг сувилагч нар өөрснөө хичнээн боловсрлаа дээшлүүлээд ингээд доктор хүртэл ингээд болцсон байхад хамгийн гол нь тэр ажил үүргийнх нь тодорхойлолт, зохицуулалт тэдний хууль зүйдээр байхгүй учраас энэ шинжилгээ бас сайн хөгжиж болохгүй байна гэсэн ийм ойлголтыг л гаргаад байна. Тэгэхээр зэрэг эрүүл мэндийн хуулийн дээрээ за дипломын зэрэгтэй сувилагч нар ийм ажил төрөх хийх юм байна. Бакалаврынх нь ийм үүрэг хариуцлага гүйцэтгэх юм байна. Магистр нь ингэх юм байна. Доктор нь ингэх юм байна. Энэ бүгдийг л ингээд тусгаж өгснийхэн дараагаар ингээд ажил үүрэг нь нарийн тодорхой явагдана гэсэн хүлээлттэй байгаа байна. Мэдээч өөр үүрэг хариуцлагатай болохоор тэнд таарсан бас цалингийн систем бас өөр байж таарна. Тэгэхээр зэрэг мэдээч энд бол бас туслана гэж бодож байна. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь жишээлбэл магистрийн зэрэгтэй сувилагч нар маань хамгийн гол хөдөө орон нутагт багт яг үйлчлүүлэгчийнхаа иргэд сулхуун тусламж үйлчлэгийг бие даан үзүүлэх ийм боломж бүрдэн гэж хараад байгаа байхгүй. Хэрвээ энэ хууль зүгээр энэ ингээд батлагдаад ирэх юм. Энэ дээр бол маш олон асуудал яригдана. Би яг өөрийнхөө энэ яг ажил үүргийн зохицуулалт гэдэг юм байхгүй болчиход байгаа. Хин юу хийх нь тодорхой биш. Тийм учраас бас сувилагч нар маань бас ажил үүрэг нь тодорхой байх юм бол яг өөрснийхээ чиглэсэн ажлыг хийчмээр байдаг. Гэтэл яг сулхуун тусламж үйлчилгээнээс гадна сувилагч нар маань маш олон тооны ажлууд хүнээ тээвэрлэх өшөө юу ч гэдгийг яг сувилагын тусламж үйлчилгээнээс гадна өөр бусад ажлуудыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тусламж үйлчилгээний чанар маань бас сайжрах байна. Хүртээмж маань бас ингээд тэгтээ болоод байгаа байхгүй.